За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сонгон харихны экземплийн хайр сарчлалын чонгорзуулна. За атопийн дерматит буюу бага насны хүүхдэд илэрдэг хэлбэрийг диатез гэж нэрлэдгээр илэрдэг энэ нэрлэгддэг өвчин бол харшлын гаралтай арьсан дээр илэрдэг одоо тууралт өвчин байх нь. За энэ өвчин бол ер нь архаг дахилтад явцтай ийм арьсны өвчний бүлэгтэй багтаж байдаг. За тэгээд энэ өвчин бол ер нь генетикийн суурин дээр гадаад хүчин зүйлс нөлөөсний улмаас ерөнхийдөө үүсдэг гэж үздэг байна. За генетикийн суурь гэдэгт нь юу гэж болох вэ гэх юм бол аав ээж айл нэг нь ургамлын харшилтай, нарны харшилтай, ямар нэгэн жимс ногооны харшилтай ч юм уу тийм харшлын суурьтай. Тэгээ тийм харшлын суурин дээр гадаад орчны хүчин зүйлүүд гэдэгт нь одоо ээжийн одоо ерөнхий хооллолт, за тэгээд гадаад орчинд байж байгаа агаарт байж байгаа агаарын бохирдол, за тэгээд арьсны одоо нөгөө тослог чигшлийн тэнцвэр байдал алдагдах гэдэг энэ олон хүчин зүйлүүдийн нөлөөгөөр ерөнхийдөө үүсч байдаг өвчнийг бол хэлдэг байх нь. За эдгээр зүйлсүүдийн нөлөөгөөр яг удамын хүчин зүйлс болон гадаад орчны тийм хүчин зүйлс нөлөөсний улмаас наснасаа хамаарат эмнэлзүүдээр харилцан ялгаатай тийм өөрчлөлтүүд илэрдэг байх нь. За бага насны хүүхдэд бол илүү нялх няраа хүүхдээр бол хоёр хацраар нь за тэгээд энэ гарын шуу болон хөлийн одоо шилдний гадна талаар нь арьс нь хуурайшиж улаах за тэгээ бүр хүн тохиолдолд шүүс гойчих гэсэн ийм шинжүүдээр илэр явдаг. Харин насан бага ахих тусмаа бол илүү мөчтийн дотор гадаргуураа буюу одоо энэ тохоон дотор гадар, за шилдний дотор гадар, хүзүү өнтер гэсэн хэсгүүдээр туурал гарч эхэлдэг. Бүр насанд хүрсэн хойно зөвхөн саяны энэ хэсгэн хэлсэн энэ дотор гадаргуунуудаас гадна бусад хэсгүүдээр үлдчихдэг. Жишээлх юм бол нүд тойроод арьс нь хуурайшдаг, уруул тойроод хуурайшдаг, гараар нь хуурайшдаг гэсэн ийм хэлбэрүүдээр атопийн дерматит өвчин ийм биеийн бусад хэсгүүдээр ийм голомтлоод үлдэх бас ийм боломжтой байдаг байна. За тэгээд энэ өвчний үед бол ер нь тэгвэл өвчнөө яаж онцлох вэ гэх юм бол энэ өвчний гол онцлого нь бол эмнэлзүүн саяны хэлсэн үндсэн суурь дээр явагддаг. За аав ээж айл нэг нь харшилтай байх, за байлуулах бага насндаа диатез илэрсэн байх, за тэгээд маш их захтандаг, за тэгээд биеийн өвөрмөц байрлуудад туурал гарах гэсэн ийм эмнэлзүүн үндсэн шинжүүдээр нь бол энэ атопийн дерматит өвчнийг оншилж явдаг. За тэгээд үүнээс гадна энэ өвчин маань өөрөө иммуноглобулин E хамааралт болон E үл хамааралт гэсэн ийм ангиллуудаар явагддаг. Тэрийг нь яг үнэлэхийн тулд бол цуснд нь тэр иммуноглобулин E гэдгийг тодорхойлох шинжилгээг өгдөг. За тэрийг бол арьсны өвчин судлалын үндэсний төв болон өөр бусад нарийн мэрэгжлийн одоо хувийн эмнэлгүүд ус хийгээ явж байгаа. За тэгээд энэ шинжилгээг өгөөд үнэхээр иммуноглобулин E хамааралтай байвал та дараагийн шатанд хэрвээ хүүхдийн тууралт өндөр их зэрэгтэй гарч ивэл харшлын сорил тавиулаад ялган одоо яг харшил төрүүлэгчээс одоо илүү сэдэрж гинүү гэдгийг үнэлүүдэд бас явж болдог ийм шинжилгээгээр онцлогоог бол бас батлаад явж болдог байна. За тэгээд энэ өвчнөөс тэгвэл одоо яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Ерөөсөн анх дагч болон хоёр дахь урьдчилан сэргийлтийг яаж хийх юм бэ гэх юм бол нэгдүгээрх нь бол мэдээж одоо эрүүл аав ээжээс эрүүл хүүхэд төрөх гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр аав ээж хоёрын аль нэг нь одоо харшилтай байх юм бол хүүхэд маань диатезтэй харшилтай болж төрөх магадлал 25% орчим байгаа юм. Хоёулаа болоод эхэлж юм бол 50-аас 75% болоод өсөө явцдаг. Тэгэхээр бол ерөнхийдөө одоо сүүлийн үед бол диатез буюу атопийн дерматит гардаггүй хүүхдүүд ер нь байхаа бараг болж байна доо. Сүүлийн үед бараг л толгой дараалал нь хүүхдүүд манай хүүхэд диатезтэй гэж хоёр хацар нуулааж байгаарсан тиймэр хүүхдүүд маш их ирж үзүүлдэг болж байна. За тэгэхээр энэ өвчнөөс ерөнхийдөө анхдагчаар урьдчилан сэргийлэхийн тулд бол ээж аав маань өөрсдөө нэгдүгээрх нь бол тэр удмын хүчин зүйлийг бол бид нэр яагаад ч дийлж чадахгүй шүү дээ. Тийм байгаа учраас ямар ч байсан ээж жирэмсэн боллоо. Жирэмсэн болсон бол эхний 3 сар болон сүүлийн 3 сар гэдэг маань яг нөгөө хамгийн их мэдрэгшил өндөртэй, урагт илүү харшламтгай байдлыг нэмэгдүүлдэг те гадаад хүчин зүйлийг нь өсгөх боломжтой ийм одоо үе байдаг байна. Тийм байгаа учраас энэ үед бол бид нэр ээж хамгийн түрүүнд энэ харшил төрүүлэх чанартай хоол хүнснээс өвөлдрийн гаралтай бүтээгдэхүүнүүдээс те хидэх чихэр, шоколад тийм амттан хэрэглэхээс бас сэргийлэх хэрэгтэй байх нь. За тэгээд дараагийн чухал хүчин зүйл нь бол ээж бол аль болох цэвэр агаарт байна. Цэвэр агаарт байж бид нэр
цэвэр орчинд бид нэр хүн металлуудаас тэгээ амьслын замаар орж ирэх харшил төрүүлэгчдээс өвчин үүсгэгчдээс хол байж иж бидний дархлаа тэнцвэртэй байхад тус болдог гэсэн үг нь. За нэгэнт ингээ хүүхэд төрлөө төрсэн байлаа нөгөө хүүхэд маань диатастай хүүхэд ингээ ялцгүй гараад ирлээ. Тэгвэл одоо бид нэр ямар арга хэмжээ авах юм бэ? Мөн л ялгаагүй нэгдүгээрх нь бид нэр ерөөсөө тэр цусан дотор ерөөсөө энэ генетикийн хүчин зүйл болон гадаад хүчин зүйлсний нөлөөгөөр цуснд харшлын уургууд маш ихээр нэмэгдсэн байж байгаа. Тэгээ нэмэгдсэн байж байгаа учраас тэр харшлын ихсэн уургуудыг улам өдөөхгүй тулд хэдүүлээ зөв хоолтой сонгоно гэсэн үг байна. За нэгдүгээрх нь бол харшлын уургалыг өдөөдөг зөндөө олон уургийн гаралтай бүтээгдэхүүнүүд байдаг. Өндөг, за олон янзын самар, жимс тиймэрхүү юмнуудыг их хэрэглэх бол их нөлөөлдөг. Дээрээс нь эдгээр уурал явагдгаа тэр уургийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс гадна хоёр дочоор харшлын уурал явагдаж байгаа үед захнаа гихсэгдэг маш олон бодисууд байдгаас хамгийн одоо гол бодис нь гистамин гэж бодис ялгарч байдаг. За энэ бодисыг нь дотроо агуулсан тэр хоол хүнсийг хэрэглээд байвал өвчин улам хүндрэх гэдэг. Тийм байгаа учраас бид нэр хоол хүнсэндээ аль болох тийм захнаа гихсэгдэг гистамины агуулмж өндөртэй хоол хүнсийг хэрэглэхээс татгалзаж ич хүүхдийн туурал харцангуй буурж эхэлдэг байна. За дараагийн нэг анхаарах юм бол арьс арчилгаа байж байгаа. За ерөөсөө атопийн дерматит буюу диатез өвчний үед арьсны гадаргуугийн бүрэн бүтэн байдал алдагддаг. Гадуур арьс маань дандаа өөх тосон бүрхүүлтэй байж байдаг. Тэгэхээр тэр өөх тосон бүрхүүлийн энэ одоо бүрэн бүтэн байдал нь алдагдаад тэгэхээр арьс ерөөсөө эс маань өөрийнхөө дотор эсийн гаднах гэсэн юм чухал шингэн чигээ алдаж эхэлдэг. Тэгэхээр эсийн хуваагдал, эсийн ялгаран хөгжил гэдэг юм алдагдчихаар арьсны энэ нөгөө одоо нөгөө арьс маань их олон давхар эсүүдтэй. Тэр олон давхар эсүүдийн гуужил, дэвэршилтийн процесс нь алдагдаад эхэлждэг учраас арьс маш ихээр өрсдөг, захтнаа өрсөл нь улам нэмэгдээ явждаг. Тийм байгаа учраас бид нэр гаднаас нь арьсыг нь маш сайн тослох хэрэгтэй болдог. За тосыг хэдүүлээ ямар тос авах юм бэ? Зүгээр нэг гадуур байж байгаа тос авчих юм уу гэхээр гүй байдаг хүн. Тэгэхээр арьсны бүтцэд нь аль болох нийтлэмж сайтай. За тэгээ хоёрдугаарх нь дотроо харшлын урлыг хүндрүүлдэггүй, хадгалагч бодис багтай, гүнэр гээд одоо химийн бодисын агуулмж багтай. Тийм аль болох нөгөө арьсны эмчнэрээр үр дүнд батлагдчихсан тийм тосыг илүү эмийн сан энтрээс зорж очиж авах нь илүү чухал байдаг байна. За тийм тосыг өдөрт бүр 4-5 удаа аль болох ойр ойрхон түрхчиж идүүлээ арьсны гадаргуугийн хориг гэдэг юм алдагдсан байгаа юмыг механикаар бүрдүүлж өгнө гэсэн үг байна. За ингэж хэдүүлээ арьсныхаа бүрэн бүтэн байдлыг нэмэгдүүлдэг байна. За дараагийн чухал юм бол ерөөсөө энэ атопийн дерматит өвчтэй буюу одоо энэ харшлын гаралтай өвчтэй хүмүүс бол ерөнхийдөө биеийн энэ нөгөө ашигтай бактериудын тэнцвэрт байдал нэлээд алдагдсан байж байгаа. Тийм байгаа учраас бид нэр ашигтай бактерийг хэрэглэх юм уу эсвэл ерөөсөө ашигтай бактери бэлэн агуулж байгаа юм чинь бол ерөөсөө цэвэр агаар ахна шүү дээ, тийм ээ. Тийм байгаа учраас цэвэр агаарт байж бид нэр цэвэр агаараар арьсаар нэвтэрж орох эрсдэлтэй харшил төрүүлэгчдээ сэргийлэх. За дээрээс нь ерөөсөө л тэндээс бид нэр амьсгалын зам болон арьсныхаа эрүүл мэндийг бүрэн бүтэн байдлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай одоо бүхэл одоо ашигт орчин бол ерөнхийдөө цэвэр эрүүл орчинд байна даа л гэж одоо ойлгогдож байна доо. За тийм байна. Тийм байдлаар хэдүүл урьдчилан сэргийлээд за эмчилгээний ийм байдлаар явдаг бахнэ. За атопийн дерматит буюу диатез өвчин бол бүрэн эдгэрнэ гэхэд бол хэцүү. Яагаад гэвэл энэ өвчин бол генетикийн суурин дээр явж байгаа. Тэгэхээр бид нэр генетикийн суур мэдээллийг эсэд дотор байгаа тэр гений мэдээллийг авч хайж чадахгүйгээс хойш ерөнхийдөө бүрэн эдгэрнэ гэж байхгүй архаг дахилт явцтай өвчин. Гол нь бид нэр сэдэрлээс сэргийлж болно. Сэдэрлээс сэргийлэхийн тулд бид нэр сайн тэр зөв хоолоо идэх юм байна. Сайн унтаж амарх юм байна. Арьс арчилгаа сайжруулах юм байна. Сайн унтаж амарснаар бидний дархлаа тэнцвэрж ээж, эсийн болон шингэний дархлаа тэнцвэрж ээж бидний энэ харшлын уургал тэнцвэрхэд бас айгүй сайн тус болдог. Тийм байгаа учраас бол яг тийм бүрэн эдгэрдэг өвчин биш. Тэгээд энэ атопийн дерматит өвчин маань өөрөө наас ахих тусмаа харшлын ринит, астм гэдэг өвчний үүсгэх боломжтой суур өвчин болж байгаа учраас аль болох олон сэдрэхгүй байх нь л хамгийн чухал байдаг. Олон сэдрэгээл авах тусмаа дараа дараагийн өвчний суур нь болоо явдаг юм байх нь. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.